А цэгийг координатын их хөвдөд К тэнцүү хасах 2 геометрээр хувиргахад B цэг харин Y тэнхлэгийн хувьд тэгшимттэй хувирахад C цэг үүсдэг бол А, В, С гурвалжны талбайг олж. За эхлээ А цэгээ тэмдэглээ координат авдаг хэрэгтвэл. За бидний А цэг бол энд байна. За координат нь 3 2 гэсэн. За координатын их хөвдөд хас 2 геометрид хувиргалтаар өрөх гэсэн. Зааш. Энэ цагийн шигээ 2 дахин авах гэсэн. Тэгэхээр чинь 3-д 2 байна. Тэгэхээр 6-д. За энэ дээр бидний V цэг. V цэгийн координат нь хасах 6. Хасах. За дараа нь А цэгийг Y тэнхлэгийн хувьд тэгшимттэй хувиргахад C цэг үүснэ. За Y тэнхлэгийн хувьд тэгшимттэй хувиргахад 3 байна. За энэ C цэг үүснэ гэсэн. За бид нарт энэ гурвалжны талбайг олгосон байна. За энэ гурвалжны талбайг олохын тулд хэдүүлээ S тэнцүү 2-ны 1-ийг үржин суурийн уртыг өндөр өргөжүүлдэг. За тэгвэл хэдүүлээ AC талыг суур гिचээ А өндөртөө гэж. За тэгвэл B оройгоос AC талбаас өндөрөх юм бол энэ хоёрын үргэлжилтээр энэ дээр ирнэ гэсэн. За энэ дааш. За энийг бол бүр BH гэж. За энэ дээрээс A C талын урт нь болохоор энэ дээрээс хас 3-аас нэмэх 3 гэдэг чинь 6 байна. Харин BH-ийн урт болохоор хасах 4-ээс нэмэх 2 гэдэг чинь энэ хоёрын хооронд 6 орттой байна гэсэн. За ингээд S гурвалжны талбай маань бид нарт 2-ны 1-ийг үрждэг нь 6 үрждэг нь 6 тэнцүү 30. Энэ хоёр хоорондоо хуваагдаад энд 3 энд 18 гэсэн. За ингээд бидний хариу B. За